хийгээд нэг лайв хийч. За сайн байцгаана уу? Хөдөө. Хашаараа орох ёстой орсонгүй. Тэгээ машин зэрэгтэй бүр тухтаа явсан байгаа аахгүй юу? Тийм бэ. Тэгээ тараагүй. Тэр чи проектын сон проектийн танаахан гэрэлтээр хийсэн аахгүй. За нараа хөдөө түнхэл тосгоноос хойд айлаасаа манах тэнд харагдаж байна. Манах тэнд ингээд манай байшаа харагдаж байна. Тэг би тэд сая гэртээ ирсэн чи манай гэрт хулгай оржээ. Хүн дайрч оржээ. За тэгтээ энэ бол зүгээр л нэг юм арх дарс хайсан айлд нэг ороод үтчи эднийх ямар юм эсвэл нэг юм өлссөн цангасан хүн биш. Ийм одоо муу мэдээ дуулгаж лайв хийж дуучлаарай. Тэгтээ энийг бол заавал газар дээр нь мэдэгдэх ёстой. Тэгээ хөдөө гэрт маань хулгай дайрж орохдоо зүгээр ч нэг ороогүй. За одоо би бичлэгийг аплод хийсэн байгаа. Тэгээд гэрт байсан кофений машин, компьютер, юу Apple-ийн лаптоп байсан. За тэгээд тэрийг тэгээд дээрэс нь бүх нөгөө архины нөгөө нэг юу байдаг штэ. Бүр вино арх марх бүгдийг хувь хамаа явчих. Хүн харахад бол тэгэж зүгээр нэг арх дарсыг аваа явсан юм шиг харагдуулах гэсэн боловч энэгээр жип машин хизээ гэлээ 2 хоногийн өмнө. 2 хоногийн өмнө. Зогсон тэрний дараа нэг ирсэн 2 машин ирсэн биз те. Яг манад ирж байгаа бол гараа уулзсан чи яваад ирсэн шүү. Тэгээ манай энэгээр бол зүгээр ингэж энд чинь манай хоёр айл байгаа шүү дээ. Өөр ингэж явна гэж байхгүй байхгүй. Тэгээ камернуудыг бас юу асан байгаа. Нэг камерыг бол унгаасан байгаа юм. Цохиж унгаасан байгаа. Ийм юм болж гинэ. За тэгээд одоо цагдаагаа хүлээгээ сууж наарам. Тий. Ер нь бол ингээд энэ бол би зүгээр нэг хулгай гэж бодохгүй байгаа. Энийг бол надад сануулга өгч जैन. Улсыг хуралд ороод одоо чи аятайхан байгаарэ гэж санал өгч гэж би хувьдаа харж байгаа. Ягаад гэвэл хэрвээ үнэхээр л нэг залбин хулгайч тий юм авах гад залбинтоод хоолгүйдээд архигүйдээд ирсэн ба шал өөр юм хийх байсан. Харьцангуй учиртай ухаж түнхэнсэн байгаа. Би одоо бичлэгнээс оруулж байгаа. Тэгээд одоо цагдаа нар ирнэ. Тий, тэгээ шалгана. Ямар ч лсэн ийм юм болсон байх гэдгийг газар дээр нь хэлнэ. За би сүүлийн үед одоо ямар эрхмүүдийн дургуг хүрэх үйлдэл хийдэ би маш сайн бодож байна. За би ер нь бол одоо энэ ердөөл нэг юм шеэрлээд элбэг доржийн хүүхдүүдийг хаана ингэ шеэрлсэн MCS-тэй би MCS-ийг үргэлж би шүмжилдэг. За тэгэхээр ийм болж байгаа надад сануулга ирж байгаа юм. Яагаад гэвэл манай энэ хойд айлынхан хэлж байгаа байхгүй. Яа харахгүй шиний 2 3 гэсэн үг үү те? 2-3-ны орчим юм байна штэ. Тий. Нэг хүн манад бүр гэрлээ хасаагаад маш тухтай явж исэн гэж байгаа байхгүй. Тэгээд нэг хар жип бас ирээд ерөөсөө ингээд манай энэгээр амар айжуухан байжгаад хаана очих гээд байгааг нь мэддэггүй байж байгаа. Тэгээд энэ хүмүүс ч юу гээл ингээд бүгдийг ингээд хянаа зогсож явах үү те. Тэгэхээр ийм юм болсон байна. Тэгээд ямар ч лээсэн мэдэгдчихээ. Тэгээд одоо цагдаа нар наашаа ирж байгаа. Тэгээд одоо тодруулах бах. Ер нь бол их соёлтой хулгай хийсэн байгаамаа. Бас ч гэж одоо энэ бичлэгийг яг энэ гэрийн бичлэгийг бүгдийн сайхан видео хийгээд оруулж байгаа. Тэгэхээр зэрэг тэндээс бас ер нь бол энэ бол зүгээр л нэг хүн ингээд дайраад ирсэн биш. За тэгээд хагалж эмтэлж болох маш олон юм байсан ч зөвхөн жорлонг хаг ушгалсан байна. Тэгэхээр энэ бол нэг юм зөөр нэг согтун хүн орж ирсэн бол тэгж гэрийг юу аахгүй. Манай гэрээ зөөр оронгоор нь эргүүлээд явчих байсан байгаа. Энэ бол цагаан сар далимдуулсан мэдээж би хаана явж байгаа яаж хийж байгаа одоо байнга тавьдаг болохоор тэрийг худлаа далимдуулж байгаа. Гэхдээ энэ бол цаагаараа улс төрийн одоо холбоо хамааралтай зүйл байгаа гэж би хувьдаа бодож байна. Ихтэй мэдээ нэг усын идэвчж бүр ам цамгачлаа. Сайхан бол сайхан шинэллээ. Тэгээд харин би тэд дөнгөж сая бас төв дээр бас ах ихчтэйгээ золгочоод гэртээ ирсэн чи хамаг юм 100 задгаа битэг гахаад энэ ч яагаад манай бид нар нөгөө нэг битүүний өмнөх өдөр өглөө эрт би ажилдаа байсан учраас нөгөө хүмүүсийн одон медаль гардуулах ажилдаа байсан учраас өглөө эрт дүүнэрийг бүгдийг нь орхиод тэгээд бид хоёр төрүүлж давхиж ирээд юу асан баггүй юу. Тэгээ манай эд чи бид нар чи ер нь эндээсээ явахдаа гэрээ жин том болохоо явдаг баггүй юу. Даанч ирсэн чи нөгөө нэг гараж хагас ингээд хаалттай байсан баггүй юу. Тэгээ энэ гараашаа дутуу хаасан юм бол та манай эд гэсэн чи манай одоо хөлдөх юм гайгүй дээ гэ. Тэгээ орсон чин дотор ингээд хамаг юм өнгөлцсөн. Тэр би бол энийг бол зүгээр нэг юу гэж бодохгүй. Энд бол зүгээр л нэг ариг хайж явсан хүн ингэхгүй.
Энэ бол маш судалж агаад за одоо байхгүй байгаа, эзгүй байгаа гэд ингээд судалж агаад ирсэн. Тэгээ хамгийн гол нь бүтэн 2 хоног гэсэн үү? Хэд хоног гэрэл асаалтайсэн. Яг 1 хоног асаалтаа байжгаад маргааш нэрсэн чинь тэр чихтэй хав авчихсан. Ганцхан гэрэл ассан, нойлын гэрэл ассан. Мэдээ ямар ч өвчтөр өнгөрсөн шинэ харахгүй тэр нь бол 2 өдөр миний мэдж байгаа 2 өдөр амахгүй. 5 харахгүй. Чиний 3-2 нь л яг ирсэн байх юм нэ, тэ? Шиний 1 Шиний 2 нь л ирсэн юм байна л да. нойлын гэрэл асаалтайсэн. Тийм шүтэн бүр тас харахгүй болсон. Тэгээ бүр манай эд яг хойд алим чинь ингээд нэг хальт харсан байна. Тэгэхэд бол яа харахгүй эдний түнтэй байгаа мэн гэж бодмоор нэг хүн айгүй тухтай 50 явж исэн гэж байгаа байхгүй. Тэгэхээр их 50 үдсэн байхын за тэгээд цагдаа нар ирээд тодруулах байлгүй дээ те. Одоо таны нөгөө орсон байгаа гэдэг байгаа чинь тэр яг нойлын яг хаалга мөн үү те? Нойлын цонх. Тий, нойлын цонх. Яг тэр үедээ би нөгөө салхиг оруулж бодсон ч юм уу. Яг чи нойлын цонх онгоолтой юм шиг харагдсан байхгүй одоо ганц. Тийм зүгээр салхиг оруулж байгаа юм бол удаан болоо гэдэг юм байна. Тий, тэгээд хэрвээ одоо зүгээр согтуу хэрвээ орж ирсэн бол тэрүүгээр чинь тэр цагаан дэвсгэр мэвсгэр нойлын цагаан дэвсгэр мэвсгэрийг чинь зүгээр сайхан заавартуулаад явна штэ. Ерөөсө тгээгүй байгаа байхгүй юу? Маш нямба үтсэн байгаа юм. Камер байгаа. Одоо тэртээ камер шүүгээд манай камеруудыг цагдаа нь ирээд шүүгээд би юу тийм учраас би ерөөсө нэг ч юм хүрээгүй, нэг ч юм өнгөлөхгүйгээр яг тэр хിവэр нь байлгаад айлд орж ирээд айлын интернетээр явж байгаа. Тэгээ явахтаа хамгийн гол нь манай тогийг таслаад явсан байна. Тогийг бүтнээр нь таслаад явсан байгаа байхгүй юу? Тэгээс манайх чинь тогтоо штэ. Тэгээ тогтоо байж гэрэл асааж орж өнгөлсөн байгаа байхгүй юу? Ямар машин авах вэ? Нэг хөтөлбөр явуулсан байхгүй бэ? Энэ наашаа ингэж яваад ийш яваадсан байхгүй. Би тэгээд идэх оо битмээ хайж гэж байгаа. Үсүг энэ сууж байгаа. Харагдана л та. Тий. Гадаа машин тэр байхгүй байх гэж. Наран цэцэг жамын ингэнэ эзэнгүй байгаа энэ тэнд явж байгаагаа зарлаад байхаар эзгүүчлэн штэ гинэ. Тэг эзгүүчсэн хүн яадгийг удахгүй харцгаана бүгдээрээ. Би одоо энийг бол яг зарлаа явна. Яасан, олцсон уу? Ямар ял шитгэл хүлээсэн. Би одоо яг зарлаад явна. Одоо харж байгаарай заяа. Одоо би маш олон жил харин хүмүүсийг ёстой дуугаад оромжлуулаад дуугаа ингээд элдвэр байлгаад байгаад байсан. Одоо бол би жинхнээс энэ жилээс жинхэнэ их л хатуудаа үзэн. Харин хүнийг айдуу зөөлөн байхаар яас их давардаг хүмүүсээ одоо надад сануулга өгөхгүйд намайг одоо тэ журамлахад амжихгүй гэдэг нь би одоо өстө жинхнээсээ харуулна. Одоо өстө жинхнээсээ би яг ямар хүн яасан бэ бүгдийг ягаад хамгийн байж болох хамгийн тэр дээд ялтан хүргэн. Яас их айлын гэрт одоо ингээд орон гэрлөө айлын орон гэрлөө дайрдаг бүхий л хулгайч нарыг бүгдийн суудаг газарт нь суулгах хэрэгтэй. Та бүхэн ч гэсэндээ цагаан сараар зөндөл их юу айл хунаар ухсан байна гэж тэгж байна. Битгий зүгээр өнгөрөө. За ёо. Тий. Ямар ч лсэн би бол нөхцөл байдлыг мэдүүлж ингэж өндөр ахуулж байгаа. Угаасаа тэгч ёстой. Би хэдийгээр яг сошиал дээр юмаа хийгээд яваад байдаг ч гэсэн одоохондоо миний улсын хурлын гишүүн гэдэг статус хിവэрэ байгаа. Бүрэн төс хэрэгжиж байгаа. Тэгэхээр одоо бүгдээрээ юу болохыг харин ямар ч лсэн би ийм юм болсон байна гэдгийг би одоо мэдэгдэж байгаа юм орондоо яа. За тэгээд бас цагдаа яаж ажиллах нь бүгдээрээ хамтдаа харцгаая. Одоо ингээд цагдаа ирж байгаа. Тий. Тэгээ яг хоо энд инээж байгаа хүн троллууд яах вэ? Тэр троллууд тэртээ тэргүүд айж байгаа. Би сая сүүлд одоо энэ элбэг доржийн өргөмөл хүүхдүүд хаачив гиснээс хойш над руу онцгой их тролл дайрж байгаа. Би маш сайн мэдэрж байгаа. Нэг хэсэг бүр тролл тун гайгүй болцсон байсан. Тэрнээс хойш айгүй их тролл дайрж байгаа. Ер нь бол юу болоод байгааг би маш сайн ойлгож байгаа. Одоо бодвол намайг одоо бити элдв юмар оролдоорой гэж анхааруулж байгаа юм байлгүй. Би зорьсон ажлаа заавал хийжээд салдаг хүн одоо утгагүй хаврын чуулганаар бүгдээрээ юу болохыг харцгаана. Харин ёстой игдүү хүргэлээ. Бич баргийн юмд ингэдэг юм да. За тэгээд зүгээр нэг ороогүй тэр жорлон морлонг замналтай гарахгүй зад өшгөлсөн байгаа аахгүй пилтаг. Тэ? Тэгээ өөр хаалж гимтэх юм манай зөндөө байгаа штэ. Зөндөө олон шил тойл байгаа штэ.
Тэгэхэд тэднийг яахгүй зөвхөн жорлон хагалсан байхгүй. Санаа нь бол нэг юм согтуу хүн орж ирээд те одоо инглээ гэдэг тийм харагдуулах гээд байгаа юм. Тэгээд арх бүх арх. За нэг шил виски бол үлдээсэн байгаамаа. За бас айлын бүх юмыг хамхан цаашаа юм бэ гэд виски энтер үлдээсэн байгаа. За тэгээд тий орхичин бол бүх юмыг хамна. За бүх архийг бол хамсан. Тэгтээ тэр ликер юунуудыг үлдээсэн байгаа. Эги их чинь юу бэлгүүн доошоо цагдаа дуутгаад явсан. Би энд эслэнгээ их чинь байж байна. Одоо цагдаа энэ төр ирэн чи жоохон байж байгаа дээр их чинь лайв хийж байна. За тэгээд тэгсэн байгаа. Тэгснээ хараа кофений машиныг юуны Apple-ийн лаптоптай тэгээд арх дарс за тэгснээ морьтой гой сувенир байдаг байсан. Миний өч морь жилтэй болохоор морьтой сувенирийг тэр дээр байдаг бүх сувенирүүдээс ганцхан морьтой сувенирийг авсан байгаа юм. За нэг хажууд нь жижигэн болчмоор байдаг гэсэн тэр нь бодвол доор байгаа ах. Тэгэд ийм юм хийсэн байгаа даа. Би бол бодохдоо энэ бол зүгээр нэг одоо ахуй хулгай биш гэж бодож байгаа. Яагаад гэвэл энүүгээр хизээч одоо ямар ч зориггүйгээр том джипнэр энүүгээр явахгүй. Энд манай хоёр айл л байдаг. Энэ манай хоёр айлт зорж ирвэл ирнэ. Зорж ирвэл манах руу орно, эсвэл энэ хашаа руу орно. Тихгүйгээр зүгээр энүүгээр ингээд айжхан хурдаас харуулаад нэг хүнээ аваад ингээд явна гэдэг бол энэ бол зүгээр те джиптэй хулгайч нар байх уу те энүүгээр явсан орж гарсан бүх машинууд манай энэ юун дээр бас бичигдсчихдээ одоо тэгээд цагдаа нар нь тодруулчих واخаа. Манайх ч одоо ингээд тал тийшээ харсан камертай штэ. Тэг хамгийн инээдтэй нь явахдаа бүх тогийг таслаад явсан байгаа. Тэг би бол хүүхдүүдээ сая гэрлүүгөө оруулсангүй төв рүү буулгачлаа. Тэ дороо олдсон штэ ер нь бол гинэн байна да. Амхандаа хорлоод амхандаа надад сануулга өгж байгаа байхгүй юу эн чи ерөөсөө тэ битгий их чаг хийгээд битгий их олон юмар оролдоорой гэж чаг хийгээрэй гэж надад сануулга өгж байгаа гэж би хувьд ойлгож байна. Тэгтээ ёо хөвчлээ юм аа. Тэгээд үнэхээр инээд төрж байна миний бол. Тэгээд Монголын цагтаа ийм хэмиг бол дорн штэ. Тэ. Одоо яах вэ? Одоо тэгээд хүний гэрт дайрч хулгай хийх ямар ялтай байдгийг. За дээрэс нь одоо энэ улсын хурлын гишүүд чи бас нэг юмтай байгаад идэг штэ тий. Тэр мөр нь хэрэгждэг юм байдгийг үгүй юм үзцгээе. Тий хамтдаа. Тий. Тий. Тэгээд ээж байна. За тэг ямар ч хэлсэн би энэ лайвыг яагаад хийж байгаа гэхээр миний лайв чинь тэртээ тэргүй орон даяар тархдаг шүү дээ тий. Тийм учраас албаар энийг мэдэгдэж байгаа. За тэгээ дээрэс нь та бүхэн бас юмыг яаж мэдгүй анхааралтай байж байгаарэ. Хулгайн кофений машин, хулгайн компьютер энэ төр авчих вэ? Гэхдээ ер нь бол тэд нар тэрийг зарахгүй л дээ. Яагаад гэвэл тэр бол зүгээр одоо хэдий үн хүрэх юмч гэсэн зүгээр энэ ингээд шунлын сэтэлтэйгээр хулгай хийсэн байх гэж харагдуулах гэж тэр юмнуудыг авч явж байгаа байхгүй. Тэгэхээр манад бас өөр авъя гэвэл зөндөө олон юм байгаа. Тэгэхээр энэ бол зүгээр нэг юм санамсаргүй хулгайч те эзгүүчлээд ингэсэн юм шиг харагдуулах гэсэн ийм санаа л гэж би харж байна. Тэгээд бүгдээрээ дараагийн явцад юу болсон юм бэ? Би та бүхэнд бас танилцуулаад явнаа. Ер нь юу болдгийг мань бүгдээрээ үзцгээе заа ёо. За тэгээ түр аяртай одоо ингээд цагтаа ирж байгаа.